Хангалттай. Одоо болно. Яг хөгжмөд давтж байгаа чинь үнэн үү Эдрийн? Нэг дасгалаа ахин дахин өдөр бүр хийж байгаа шүү дээ. Бусад хөгжмөнтэй хамт тогловол илүү хурдан ихс гарахгүй юу? Угаасаа хөгжим гэдэг чинь бусад хүмүүстэй хуваалцах ёстой зүйл үсттэй. Агрессtud бид гоцлох ёстой хүмүүс. Тэрнээс биш хамтлагийн нэг гишүүн байх ёсгүй. Одоо сууж наа дасгалаа үргэлжлүүл. Өнөө өрөө ахиж шалгах шүү. Гэхдээ аава та намайг найзынхаа тоглолт руу очиж болно гэж хэлсэн шүү дээ. Ийм таарахын тоглож чад надаас өөр юу хүлээх. Бодвол найзуудаасаа болоод сатаарсан байлгүй. Анхаарлаа зөв зүйл дээр төвлөрүүл Эдрийн. Сони юу энэ найзаа? Хөөх, юу болсон бэ? Хэцүү юм болж амжилт хүсье Эдрийн. Манайхаа сургууль дээр уулзъя. За ямар Эдрийн аав анх удаа бидэнтэй уулзуулахгүй гэж харж байгаа юм штэ. Харин ч гаргаад явуулчихсан бол ястай мэл гайхах байлаа. Далаач минь луужингийн оролцоо металл зүйл тавьж болдгүй юм ойлгоогтоо. Металл луужингийн зүг өөртөө татдаг. Яг л соронц шиг. Тиймээс л луужин элдв металл эдлийг ойрхон байлгаж болохгүй. Ямар байгааг нь сайн ойлгож байна. Магадгүй би энэ төмөр баримл байх. Харин Эдрийн миний луужин. Магадгүй бид нэг нэгнээсээ өөрт хол байх тавилантай юм шиг байна. Харин ч эсэргээрээ гэж бодож байна. Эдрийн бол энэ металл зүйл. Харин чи бол луужин. Эдрийн ойртойд ирэхлээр чи ухаанаа алдчихдаг шүү дээ. Өөр боломж олдондоо маринэд. Өмнөх удаач гэсэн чи тэгж хэлсэн шүү дээ. Тэрний өмнөх удаач гэсэн. Бэлэн ахамда. Гэхдээ Лука алга байна. Маринэд байхаа. Тийм ээ хадагтай. Биш ахамда. Нэгэнт цэвэрлэгээ хийх хэрэггүй болсон юм чинь чамайг завтай байгаа гэж үзлээ зөв үү? Чамайг хүлээж байна. Бэлтгэлээ эхлийгээд Лукад хэлээ дээрээ чи. Тэгээ. Гэхдээ Лука гэж чи юм? Бас хаана байгаа юм бэ? Лука гэж миний хүү байгаа юм. Доор өрөөндөө байгаа. Сайн уу? Намайг мама Ринет гэдэг. Ээж чи намайг нааш нь явууллаа. Хамтлаг бусад маань бэлтгэлээ эхлэх гээд чамайг хүлээж байна. Сайн уу? Мама Ринет. Уучлаарай. Би хөгжмөн өөрийгөө илүү сайн илэрхийлж чадна. Чи юм да. Сэтгэлд чинь нэг ийм хүүгэх шиг байх шиг байна. Яаж ингэж чатаад байна? Хөгжим ихэнхдээ үгсээс энгийн байдаг. Чи Жагд Стоуны хөгжимд дуртай юм уу? Хамгийн дуртай уран бүтээлч минь. Би ч гэсэн тэгэж боддог. Хүсвэл наадах авал та. Надад өчнөө байгаа. Баярлалаа. Би дээшээ гарыг да. Хамтлагийнхан маань хүлээж байгаа. Нэрээ тийм шүү. Гонигтай юм. Чи хөөжилтэй өх юм аа, Маринет.